Оройн мэнд хүргэе эрхэм үзэгчтэй Монголын медиа агентлагийн бэлтгэн өргөдөг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Шүүхээс South-Kobe Sense 35.2 тэрбум төгрөгийн татварыг Монгол улсад төлөх ёстой гэж шийдлээ. Хамтран гарсан дав залт гомдлыг хэрэгсгүй болгох шийдвэрлэж байна. Өнөөдрөөс АСЕМ-ийн сурчилгаа бараг эхэлж байгаа гэж ойлгож байгаа. Дугуй төгжих болон машин ачих нь хууль бус үйлдэл гэж шударгурсалдан хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. 647 сая 710 мянган төгрөгийн үйлчлэгээний хураамжийг хууль бусаар хураа авч нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Дорнод аймагт 2015 онд 50 мянган гад тариалалт хийнэ. Үрийн нөөц 70%-тай, техникийн бэлэн байдал 100%-тай хангалтад ажиллаж байна. Бид хар хайрцгийг олсон. Түүнийг ослыг мөрдөн шалгах ажиллагааны төв рүү илгээгээд байгаа бөгөөд богино хугацаанд тайлж унших болно. Цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн өнөөдөр олонний анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдлын мэдээлэлээр эхэлж байна. Өнөөдөр South-Kobe Sense-с гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хуралдаж анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр нь үлдээлээ. Өөрөөр хэлбэл 35.2 тэрбум төгрөгийг South-Kobe Sense төлөх ёстой гэж шүүхээс шийдвэрлсэн юм а. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны 1-р сарын 30-нд болж South-Kobe Sense компани татвараас зайлсхийж хийж нуун дарагдуулан улсад учруулсан хохирлын мөнгө олох 35.2 тэрбум төгрөгийг нөхөн төлөвлөх шийдвэрийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхээс гаргасан. Шүүхийн энэ шийдвэрийг South-Kobe Sense компани одоогийн удирдлага хэд нэг талыг барьсан бас шинжээчдийн дүгнэлт зөв гараагүй гэдэг үндслээр даваа заалдах шатны шүүхэд хандсан. Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр өглөө 9 цагаас эхэлж хуралдан өдрийн 14 цагт дараах шийдвэрийг гаргалаа. За анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв хэрэгэлсэн, эрүүгийн байцаан шийдвэрлэлийг зөрчөөгүй байна. За анхан шатны шүүхээс ялтан нарт оногдуулсан ял шийтгэл ялтнуудын гин буруу тохирсон байна гэж үзлээ. За иргэний хариуцагч South-Kobe Sense компаниас 35.2 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлогод сангийн яамд олгох шийдвэрлсэн зүг байна. За шинжээч нарын гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл тогтоохгүй байна. За ийм учраас дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1-р сарын 30-ны өдрийн 131-р шийдэх тогтоолыг хэвээр үлдээгээд иргэний хариуцагч South-Kobe Sense компани итгэмжлэгдсэн төлөөлөгч инх амгалан өмгөөлөгч Цэрэнжээ нарын гаргасан хамтран гарсан дав залт гомдлыг хэрэгсгүй болгох шийдвэрлэж байна. За ингээ хуралдаа хаалаа. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ уншиж танилцуулсны дараа шүүх хурал South-Kobe Sense-ийг төлөөлөн оролцсон буюу даваа заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх асуудлаар яриа авахыг хүссэн ч тэд ярилцлага өгөхөөс татгалзлаа. Анх энэ хэргийн South-Kobe Sense компани 2011 оны санхүүгийн тайлан гаргахдаа 90 гаруй тэрбум төгрөгийн орлогт ногдох 17 тэрбум төгрөгийн татвар буюу ойролцоогоор 35.2 тэрбум төгрөгийн татвараас санаатаагаар зайлсхийсэн хэмээн буруутгагдаж за тухайн үеийн гүйцэтгэх захирал Америк нэгдсэн улсын иргэн Justin Kapla, удирдах багтан ажиллаж байсан Филиппин улсын иргэн Kashoku болон Christopher David нарт 5.6-аас 5 жил 10 сарын 20 ялыг оноож за мөн улсад 35.2 тэрбум төгрөгийг төлөөлөх тухай шийдвэр гаргасан. Шүүхийн энэ шийдвэрт Монгол улсын ерөнхийлөгч дээр дурдсан 3 хүнд өөрчлөлт үзүүлж харин төлөх ёстой мөнгөө төлнө гэсэн тайлбарыг тухайн үедээ өгч байсан. За энэ хэрэгт өөрийнх нь улсын иргэн холбогдсон гэдэг утгаар өнөөдрийн даваа заалдах шатны шүүх хуралд Америк нэгдсэн улсын элчин сайдын яам өөрийн төлөөллөө оролцууллаа. Бид өнөөдрийн шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Юуны өмнө Монгол улсын ерөнхийлөгч манай улсын иргэнд биеэр идэх ялаас нь хэлтрүүлэн уучлал үзүүлсэн талархал илэрхийлэх нь зүйтэй болов. Бидэнд шийдвэрт нөлөөлөх эрх байхгүй. Харин шүүх хуралдаан шударга стандартын дагуу явагдаж байна уу гэдэгт л ажиглалт хийлээ. South-Kobe Sense-ийн татвар төлөх ёстой 35.2 тэрбум төгрөг нь Монгол улсын төсвөөр төвлөрүүлэх ёстой мөнгөө. Энэ утгаараа сангийн ам шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцсон. Эрүүгийн хэргийн даваа заалдах шатны 10 дугаар шүүхээс гаргасан энэ шийдвэрийг баталгаажуулан хоёр талд албан ёсоор бичгээр хүргүүлэх ёстой. Үүнээс хойш 14 хоногийн дотор дараагийн шатны хяналтын шүүх хурал буюу дээд шүүхэд South-Kobe Sense хэргийг дахин хилцэж өгнө гэж гомдол гарах эрх нь нээлттэй. Харин дээд шүүхийн шийдвэр нь эцсийн
шийдгэж явдаг. Өнөөдөр Савскови Сенцийн зүгээс бид давж заалдан шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж байна гэдгээ хуралдааны дараа ямар нэгэн байдлаар мэдгдсэнгүй. Areva Монгол болон Cogeco компани зүгээс өнөөдөр мэдээлэл гаргалаа. Энэ мэдээлэлд дурдсан баримтыг бид энэ удаад онцолж байна. Мэргэжлийн бүхий л байгууллагуудын 17 жилийн турш хийсэн шалгалтаар Cogeco компани хаагуулын ажиллагаанаас үүдсэн цацраг идэх илрээгүй гэдгийг тэд мэдээлэлдээ дурджээ. Байгаль дээрх энгийн цацрагийн хэмжээ Монгол улсад 1.2 микросиверт цаг байдаг. 2014 оны хэмжилтээр Дорногов аймгийн Улаанбаатарх сумын дахь Cogeco компани Дулаан уулын Хээрийн ангид цацрагийн хэмжээ 108 микросиверт цаг байсан бол Зөөвч овоо Хээрийн ангид 107 микросиверт цаг байсан нь байгалийн цацрагийн энгийн түвшнээс 2.5-аас 3 дахин бага байгааг мэдээллээ. Areva Монгол компани болон Cogeco компани нь Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж хүн ам малын эрүүл мэндэд ямар ч хоргүй үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэгджээ. Cogeco компани олборлолтын лицензгүй тул Дорногов аймгийн Улаанбаатарх суманд уран олборлоогүй. Харин Areva Group Дорногов аймгийн Улаанбаатарх сумын 4 баг, Сайшинт сумын 100 баян багт 2 жилийн хугацаатай 1.3 тэрбум төгрөгийн малын эрүүл мэндийн төслийн хэрэгжилтийг санхүүжүүлж байгаа юм байна. Зарим төрийн бус байгууллага бүлгэм иргэдийн зүгээс Areva Монгол болон Cogeco компани талаар үндэслэлгүй ташаа мэдээлэл хийсэн тул дээрх компаниудын зүгээс инхүү хэвлэлийн мэдээлэл хийж байгаа юм а. Дараагийн мэдээ. Асемийн зүг хамтдаа гэсэн уриалгыг хэвлэл мэдээллийн салбарын гаргаад байна. Асемийн уулзалтыг амжилттай зохион байгуулахад сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал гэж салбарын төлөөллүүд үзэж байгаа юм а. За манай улс Асемийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулахар болсон. Энэ бол хариуцлагатай төдийгүй нэр хүндтэй ажил. Тиймээс уулзалтыг бэлтгэл ажлын үеэс нь эхлээд зохион байгуулах хүртэлх бүхий л үе шатанд нь дэмжиж хамтран ажиллах, олон нийтэд сурчлан таниулах, Монгол улсынхаа талаараа эерэг мэдээллийг дэлхийн нийтэд хүргэх чиглэлээр хамтран ажиллах уриалгыг хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд гаргаж нэгдмэл зохион байгуулалтанд ороод байна. 16 оны 7 сар хүртэл албаны маш олон уулзалтууд болно, олон улсын хэмжээний уулзалтууд болно. Энийг бол яг өдөртмийн төлөвлөсөн үйл ажиллагааныхаа дагуу манай сэтгүүлчдүүд сурвалжлах юм аа. За үүнээс гадна олон нийтэд эв нэгдэлд уриалах нэгэн зорилт хүрлэх зорилгоор бол Монгол хүний иргэн болгоны зүрх болгонд нэг тийм нэг юмны ард гарчих юмсан. Энэ арга хэмжээний ард Монгол хүн монголоороо бахархах сэтгэл, Монгол улс дэлхийд нэр хүнд нь өснө гэсэн энэ сэтгэл зүрхнийх нь очийг бадрах ийм ажлыг бол бид нар бас хамтдаа хийн зорилготой болж байгаамаа. Бидний харж байгаагаар бол өнөөдрөөс Асемийн сурчилгаа баг эхэлж байгаа гэж ойлгож байгаа. Юу гэхээр энэ ямар учиртай, ямар үр дүнтэй, ямар үр ашигтай гэдгийг бид нар ард түмэндээ хэл мэдээлэлээр бид нар сурчлах нь бидний үүрэг учраас та бүхэн бас энэ сурчлагыг сайн явуулаач гэж нэгдүгээрт уриалж байгаа юм. Хоёрдугаарт хурлын үеэр болон хурал дууссаны дараагаар ямар үр дүн биднэрт үлдвэ, ямар үр дүн гарваа гэдэг бол бид нар бас орхиж осхгүй бас нэг чухал хэсэг байж байгаа. За Асемийн уулзалтыг зохион байгуулахад зөвхөн хэвлэл мэдээллийн оролцох биш, нийгмийн бусад төлөөллүүдийн хувьд ч дэмжиж хамтарч ажиллахыг хэвлэлийн баг хуралд оролцогсод уриаллаа. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг 7 хоног бүрийн лавга гарагт шийдлийн цаг гарган тулгамдсан асуудлуудыг шуурхаар шийдвэргийг танхимын гишүүдэд өгдөг. Энэ удаад эмнэлэг ихтэй сургуулиудын захирлуудыг улс төрийн томилгооноос ангид байлгах шийдвэр гаргалаа. Эрүүл мэндийн сайд нь эмнэлгийн даргаас солих гэж асуудал үүсгэн шүүхтэлцэх тохиолдол манай улсад нэг бус удаа гарч байсан. Ёс юм шиг шинэ сайд томилогдох тоолондоо эмнэлэг сургуулийн удирдлагыг нь солихоос ажиллаа эхлүүлдэг байсныг Монгол Улсын ерөнхий сайд эрүүл бус үзэгдэл гэж томьёоллоо. Эмнэлэг сургууль гэдэг бол үйлчилгээний байгууллага. Улс төрийн үзэл, намын харьяаллаар нь эмнэлэг твтүүлж сургуульд сургадаггүй. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эдгээр байгууллагын толгой нь улс төржөөд байвал үйлчилгээ нь улс төржнө гэж ерөнхий сайд хэлж байна. Зарчим нь бол төрийн өмч бол хэвээрээ байх хэрэгтэй. Одоо бас бидний энэ хийх байгаа засаглалын өөрчлөлтийг зарим нь бол мушгин гуйлаад за ховчлох чинь, тэгэх чинь, ингэх чинь гэдэг ийм яриа бол гарч болохгүй. Төрийн өмчөө хэвээрээ үлдэнэ. Харин бий болж гарч ирсэн энэ удирдлага нь тогтвортой яг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хамт олон үйлчлүүлэгч оюутан эмч нарынхаа талархал дэмжлэг хүлээсэн ийм удирдлагын тогтолцоо гаргаж ирэх нь бол гол зорилго байгаамаа.
Одоогийн байдлаар эрүүл мэнд спортын яамд эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж, клиникийн төв эмнэлгүүдийг төрийн өмчөд улсын эмнэлэг гэсэн статустай болгох гэж байгаа юм байна. За ийм эмнэлгүүд удирдах зөвлөлийн мэрэгжлийн 9 гишүүнтэй байна. Гагцхүү удирдах зөвлөл нь эмнэлгийн гүйцэтгэх захирлыг халж солих эрхтэй байхаар хуульчлах гэж байгаа юм байна. Харин боловсролын сайдын дэргэд дээд боловсролын зөвлөл ажилдаг, салбартаа олон жил ажилласан, туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн 30 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл төрийн өмчөд ихтэйц сургуулиудын удирдах зөвлөлийг сонгон шалгаруулах боломжтой. Ингэснээр сайд томилгоо хийхгүй байж болно гэж боловсрол соёл шинжилгээ ухааны сайд хэллээ. За ийхүү эмнэлэг ихтэйц сургуулиудын захирал дарга нарыг сонгох асуудал улс төрөөс ангид байх шийдэл гарлаа. Барилгын салбарт хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулахын тулд төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай гэж талууд үзэж байна. Энэ тухайд төрийн ордонд болсон үндэсний зөвлөгөөний үеэр яригдлаа. Цагаагартай орно. Хүний амьдралд юу хэрэгтэй гэхээр барилгын салбарт хөдөлмөрийн хамгаалал аюулгүй байдал алдагдсан нэг гол шалтгаан нь албан ёсны бүртгэлгүй ямар ч хяналтгүй бригадын зохион байгуулалттай хүмүүс ажиллаж барилга угсралтын ажил гүйцэтгэдэг байдал хавтгаарсантай холбоотой гэж Монголын барилгачдын холбооны удирдлага тайлбарлаж байна. Цаашид тухайн ажилтнуудыг хяналтанд оруулах, албан ёсны харьяалал бүртгэлтэй болох шаардлагатай гэдгийг мэрэгжлийн холбооны төлөөлөл хэллээ. Одоо бол албан бус буюу одоо ямар ч хөдөлмөрийн гэрээгүйгээр хөдөлмөр эрхлээд тэгээд ослоовор дорохоор зөвхөн тэр ажилтан хүн өөрөө л хохирч болж үлддэг болохоос тэрэнд ажиллаж байсан тэр барилгын байгууллага мó одоо тэр хөрөнгө оруулагч нар бол хариуцлах үедээ яагаад тэр хүн хүрээ гэрээхгүй асуудал тийм. Тэгэхээр энэ дээр гол анхаарч ажиллана. Хөдөлмөрийн хамгаалал эрүүл ахуй аюулгүй байдлыг хангах чиглэлээр барилгын захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчдийн аль аль нь төсөв зардал гаргаж тухайн зардлыг зориултын дагуу ашигладаг байх ёстой гэдгийг ч хяналтын байгууллагын сануулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд зөвхөн барилгын ажлын явцад хяналт тавих, шалгалт хийх нь гол зүйл биш. Төрийн байгууллагууд ч ажлын хариуцлагаа сайжруулах, хүнд сурталаасаа салах шаардлагатай гэдэг тухайд яригдлаа. Төрийн байгууллагууд одоо нэгдүгürt одоо тогтолцоонд өөрчлөлт шаардлагатай байна. Дүрм журманд өөрчлөлт шаардлагатай байна. Ард иргэдэд үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, хугацаагаа ойрхон болгох юм шаардлагатай байгаа байхгүй. Цаашид барилгын салбарт мөрддөг дүрм журмаа шинчлэх, холбогдох талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох нь зөв. Түүнээс биш ямар нэгэн осол зөрчил гарсан нөхцөлд аль байгууллага хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болдог, эзэмгүйддэг байж болохгүй гэж зөвлөгөөнд оролцогсод үзэж байна. Аливаа нэгэн хөдөлмөр аюултай холбоотой ослоор гарахаар хэн буруутай гэдгийг хайгаад явахаар хүлээх хариуцлага олддоггүй. Хамгийн сүүлд нь хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан нэг ажилтан нэг тэр хэдэн хүний тэжээх гэж бид ажил олгогч хоёр л сүүлдээ хэрэгт унчих гэдэг. Барилгын салбарт хөдөлмөрийн хамгаалал эрүүл ахуй аюулгүй байдлын чиглэлээр мэрэгжилтнүүд бэлтгэх, давтан сургах, холбогдох тоног төгөөрөмжүүдийг импортын татвараас чөлөөлөх, орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс эхлээд төрийн бодлогоор дэмжиж бас аж ахуйн нэгжүүдийн хувьд ч хариуцлагатай ажиллая. Ингэснээр барилгын үйлдвэрлэлийн явцад элдв осол зөрчил гардаг байдал багасна гэж зөвлөгөөнд оролцогсод үзэж байна. Хамгийн эхлээл одоо гэрээ байгуулах тийм ээ. За тэгэл барилга бариад эхлэхээр бид нь төлөлгөө тийм ээ төлөлгөө эрсдлээ үнэлдэг. За дараа нь хяндаг ийм тогтолцоонд бол орох ёстой. Урд нь бол ерөнхийг үүсгэж буюу эсвэл гүйцэтгэх компаниудад хамаг хариуцлага ногддог байсан бол энэ жилээс ахуулаад захиалагч, ерөнхийг үүсгэж туслан гүйцэтгэгч гэсэн дор дорны үүрэг хариуцлагыг тодорхойлж өгсөн тийм одоо зөвлөгөөн болж байна. Монголын барилгачдын холбооны мэдээлэлээс үзвэл 2014 онд барилгын салбарт гарсан осол зөрчлийн нийт тоо 5 жилийн өмнөх үетэй харьцуулахад 2 дахин буурсан хэдий ч амь насаа алдсан хүний тоо буураагүй байна. 2014 онд барилгын ажлын явцад гарсан ослоос хамаарч 26 хүн амь насаа алдаад байгаа юм. Уулуурхайн яамнаас энэ 3 дугаар сард салбарын хүрээнд хийгдсэн онцлог ажлуудаа өнөөдөр танилцууллаа. Байгууллагын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны явц болон алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлууд зэрэг олон чухал мэдээллүүдийг Ил Тод уулуурхай хэвлэлийн хурлын үеэр өгч байлаа. Эхлээд уулуурхайн салбарын өнгөрсөн сарын статистик мэдээллийг хүргэе. Өнгөрсөн 2 дугаар сарын байдлаар нүүрс 1.7 сая тонн, зэсийн баяжмал 205.8 мянган тонн, молибдены баяжмал 1.7 мянган тонн,
жонш 32.5 мянган тонн, төмрийн хүдэр 790.3 мянган тонн, алт 2.5 тонн, цайр 17.4 мянган тонн, газрын тос 1,218.5 мянган баррелийг манай улс олборлож экспортлсон байна. Энэ тоо мэдээллээс харахад алтны олборлолт төлөвлөж байснаас 1.5 дахин нэмэгдсэн байна. Улсын их хурлын тогтоолоор батлагдсан алтны олборлолтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хайгуул хийж нөөцөн тогтоогдсон, олборлолт явуулахад бэлтгэгдсэн хөрөнгө оруулалтаа шийдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг салбарын яамнаас баримталж байна. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалan олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байгаа алтны ордуудын хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийг алтыг худалдаа авах нөхцөлтэйгээр урдчилгаа олгох, урдчлан худалдаа авах замаар шийдвэрлэнэ гэсэн үг юм а. 100 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилт төсөж байгаа чухалж байхад 60 тэрбум төгрөг хүртэл одоо хөрөнгө оруулалтын санхүүжилт төсөж байгаа чухалж байгаа. Тэгэхээр 100-аас 60 хүртэл тэрбум 100 сая төгрөгөөс 60 тэрбум хүртэл байсан байна. Тоо удаа цаашдаа нэмэгдэн. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олох үйл явцын талаар мэдээлэл өглөө. Цахим хэлбэрээр тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш нийт 780 аж ахуй нэгж бүртгүүлсэн байна. Эндээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 478 үргэлжлэлийг хүлээн авсан боловч үүнээс дөнгөж 29 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байна. Энэ нь хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй гэдгийг салбарын сайд хэлж байлаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны явцад орон нутгийн захиргаанаас хууль эрхцэн үндэслэл муутай дэмжихгүй гэсэн саналыг олноор ирүүлж байгаа төр засгийн бодлогын шуурхай хэрэгжүүлэхэд сар дотор болж байгааг анхаармаар байна. Энэ талаар холбогдох арга хэмжээ авахар бид ажиллаж байна. Мөн сүүлийн үед анхаарал татсан сэдв болоод байгаа гацууртай ордын тухай мэдээллийг сэтгүүлчид сонирхож байлаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Синтерго бол Монголиа компанитай тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээг хийх ажлын хэсгийг ерөнхий сайдын захирамжаар байгуулсан дэд ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа юм байна. Нэрэлцээ толгойлоод бол хөлөгцөө эдийн засаг хаалттай санхүү хөрөнгө оруулалт уул технологи байгаль орчин соёлын орон нутгийн зэрэгтэй олон асуудлаар улс уртай судалж үзэх түн шинжилгээ хийх тооцоо судалгааг нь бол сайтар ихтлэх шаардлагатай бол ажиллаж байгаа. Энэ бүхнийг бол одоо ажлын хэсгийн зүгээс бол хийгээд явж байна. Мөн төмрийн хүдэр баяжмалт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа борлуулалтын гэрээний үннээс тооцдог болсон бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг баталсан зэрэг чухал мэдээллүүдийг өгч байсан юм а. Ирэх 4-р сарын 7-нд ардчилсан намын 25 жилийн төхөөн өнгөрсөн хугацаанд ард түмний сайн сайхан амьдралын төлөө энэ нам юу хийж чадав, бас алдаа оноо юу байв гэдгээ дүгнэж байна. Монголын мэд агентлагт цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлыг нь тодрууллаа. Манай улс ардчилсан улс болоод иргэн бүрийн эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг. За гадаадд зорчих, сурч, боловсрох, ажиллах боломж нь нэгцэн. Боломжоо ашиглаж чадсан нь хөрөнгө мөнгөтэй амьдарч чадаж байна. Энэ мэдчлэн сайн зүйлийг дурдвал олон бий. Гэхдээ эх орны эрх ашигын төлөө засгийн газраа доктортой байлгахын тулд үндсэн хуулийн өөрчлөлтөнд анхаарч ажиллана гэж ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Эрхэн Баяр хэлж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай засгийн газрыг насыг аваад үзэх юм бол 1.8 жилийн настай л засгийн газар байжээ. Ерөнхий сайдыг улсын их хурл томилдог. Ерөнхий сайд нь шууд өөрөө кабинетаа бүрдүүлдэг. Одоо бол кабинетаа өөрөө бүрдүүлдэг. Өөрөө томилдог сайд нараа. Одоо бол бүх сайд нарыг засгийн газрын гишүүд буюу сайд нарыг их хурл томилдог шүү дээ. Юу санал хурааж оруулдаг шүү дээ. Гэх мэтээр олон хувилбарууд одоо яригдчих байна. Нэг гишүүн сайдыг огцруулна гэд явдгийг болиулъя. 8 гишүүн санал нэгдэж байж огцруулах асуудлыг оруулах нь зөвөө гэж ардчилсан намын зарим гишүүд үзэж байгаа юм байна. За мөн төрийн албан хаагчдад хариуцлага тооцож чаддаг тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана гэлээ. Хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Тэр одоо жишээлх юм бол Sanscope, Sendis гээд компани капла шоронд хийсэн ч байдаг юм уу? Эсвэл одоо тэр 130 тэрбум доллар байж яснаа гэмтхэн 30 тэрбум доллар болоод өөрчлөгдөж байна. Эцсийн дүндээ хэн нэгэн дарга тэрийг одоо тэр татврын өрийг тавиагүй л байхгүй юу? Нэг байцаагч л авсан байна шүү дээ. Бүтээгч Монгол улс болох зорилгыг ардчилсан нам 2020 он хүртэлх хөтөлбөртөө тусгасан. Үйлдвэржилтийг дэмжих 888 төсөл хэрэгжиж, барилгын гол түүхийн эдээ эх орондоо үйлдвэрлэж байна. Цаашдаа бид энэ ирчээ алдалгүй өөрсдөө үйлдвэрлэгч бүтээгч улс болох ёстой. Тэгж байж бид мөнгөтэй болно. Энэ ажлыг цаашдаа эрчтэй үргэлжлүүлэх юм байна.
Монгол улсын хурлын дарга Зандакүгийн их болд өнөөдөр Америкийн Weinstein компани бүтээж байгаа Марко Поло киноны төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. 13-аас 14-р зууны үеийн Монголын түүхэн цаг үеийг баримтад тулгуурлан илэрхийлсэн энэ бүтээлийг Америкийн Weinstein компани бүтээн Германы Netflix компани сүлжээгээр дамжуулан түгээж байгаа юм байна. Дээрх төслийн 2 дугаар хэсгийг хийхээр бэлтгэл хангагдаад байгаа тэд улсын хурлын даргад танилцууллаа. Улсын хурлын дарга төслийн багийнхны тавьж өгөх хүсэлтийг судалж холбогдох байгууллагуудтай санал солилцсон билээ. Төрөө урлагийн сэдвт хэлцүүлэг өнөөдөр боллоо. Монгол улс 23 жилийн хугацаанд 15 засгийн газар байгуулсан, даргын цүнх барьж гүйсэн залуус төрийн албанд шургалдаг, улс төрийн зүтгэлтнүүд нам, эвсэл бүлэг фракцтай үйлчлэгийг чухалчилдаг гэд ард түмэн Монголын төрд итгэхгүй байх олон шалтгааныг оролцогчид ярилцаж санал бодлоо солилцлоо. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хяналт шалгалтынхаа дүнг танилцууллаа. Нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг банкудад хуваан байршуулахдаа банкуудын өрсөлдөөнийг хязгаарлаж зарим банкудад давуу эрх олгосон байсныг илрүүлж холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Евразийн эдийн засгийн комиссийн гишүүн Татьяна Димитровна тэргүүтээ төлөөлөгчид манай улсад энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын багийнхан энэ үеэр Монгол улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга, аж үйлдвэрийн сайд, хүнсүд аж ахуйн сайд, гадаад хэргийн сайд нартай уулзалт хийж Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон, яриа хэлэлцээ хийж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох юм байна. Өнөөдөр их хооронд өрүүлсэн зарим үйл явдлын мэдээллийн хураангуй хүргэлээ. Цагуурд мэдээллийн хөтөлбөр манай сурвалжлах хэсгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс бэлтгэсэн мэдээллээр үргэлжилж байна. Гай гамшиг хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой шуурхай мэдээллийг хүлээн авч байдаг. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ажилтнууд өнөөдөр хүнд нөхцөлд ажиллаж байгаа тухайга хэлж байна. Хорон мөч бүртээ уралдаж дуудлага хүлээн авахар яарч байгаа тэднэр тохуурхаж утсаар тоглодог 1200 гаруй хүн байдаг юм байна. Энэ сарын 1-ээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 101, 102, 103, 105 тусгай дугаарын утсанд нийт 1241 дугаараас шаардлагагүй дуудлага хийж утсаар тоглосон байна. Ингэхдээ 2-оос 200 удаагийн давтамжтайгаар залгаж зохиомжтой ачаалал үүсгэжээ. Гэр шатхад 5 минутын дотор Монгол гэр шатаад дуусах гэдэг шүү дээ. Тэгвэл нэг гэр нь шатж байгаа иргэн манай дуудлага өгөх гэтэл нөгөө тоглож залгаж байгаа усуудын дуудлага авсаар байтал 5 минутлаа тэр гэр шатаж дууссан манай мэдээлэл өгнө гэсэн үг байхгүй. Тусгай дугаарын утас руу залгаж тоглодог хүмүүс ихэнх нь хүүхдүүд, зарим нь сэтгэхгүй өөрчлөлттэй хүмүүс байдаг юм байна. Тэд мэдээлэл хүлээн авахчийг тохуурхаж элдвээр доромжилдог байна. Ойролцоогоор нэг хүн дээр өдөрт бол 10 хэдэн тоглосон дуудлага ирж байгаа. Тэгэхээр энэ зааланд ойролцоогоор 30 хэдэн сууж ин гэдэг чинь үржүүлээд үзэхээр 100 гаруй дуудлага тоглосноор ирж байгаа л да. 102 жоохон доорчхоор яадаг юм бол. Яагаад яадаг юм болоо? Доромжилохоор яадаг юм бол. Яадаг нь маргааш харах уу? Харъя. За хараа. Чи намайг маргааш яах юм бэ? Та одоо яагаад байгаа юм бэ? Бот. Өнөө. Чи нохоо гэдэг юм тхүү. Утсаар тоглож хуурамч ачаал үүсгэсэн хүмүүсийг илрүүлж захиргааны хариуцлага тооцсон байна. Утасны дугаар бүр бүртгэлтэй хаанаас дуудлага хийж байгааг нь илрүүлэх боломжтой байдаг. Тиймээс тусгай дугаарын утсанд шаардлагагүй дуудлага хийж ачаал үүсгэхгүй байхыг мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс анхааруулж байна. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтынхаа дүнг танилцууллаа. Шалгалтаар автомашины дугуй төгжих болон ачиж байгаа үйлдэл нь хууль зөрчилсөн болохыг тогтоожээ. Тиймээс дугуй төгжих ажлыг бүр мөсөн зогсоож 2014 оны 11 сараас өмнө автомашины ачуулсан иргэдийн мөнгийг буцаан олгох шаардлагыг нийслэлд хүргүүллээ. Энд харагдаж байгаа шиг дуртай машин аачих эрх тус компанид байхгүй. Учир нь замын зорчих хэсэгт зогсож хөдөлгөөнд цаад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх эрх зөвхөн замын хяналтын улсын байцаагчид байдаг байна. Мөн 2014 оны 11-р сарын 20-оос өмнө 70-аас 80 мянган төгрөг төлж ачуулсан машинаа авсан иргэд гомдол гаргаж төлсөн мөнгөө буцаа авч болно гэдгийг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдгдлээ. 2013-аас 2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70-аас 80 мянган төгрөгөөр зөөн шилжүүлж 647 сая 710 мянган төгрөгийн үйлчлэгээний хураамжийг хууль бусаар хураа авч нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. 2014 оны 6 дугаар сарын 24-өөс эхлэн дугуй төгжигч ашиглаж эхэлсэн нь ч хууль бус гэж байна. Тодорхойлбол ийм журам гаргах эрх нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд байхгүй. Гэтэл өнгөрсөн онд 8500 орчим он гарснаас хойш эхний 3 сарын байдлаар 3000 гаруй машины дугуйг төгжсөн. Үүнээсээ 235 сая төгрөгийн орлого олж 20 сая төгрөгийг нийслэлийн орлого болгосон байна.
дугуй төгжих ийм шийдвэр иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан. Энэ бол хууль бус цаашдаа зогсох ёстой гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Мөн нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг банкудад хуваан байршуулахдаа банкуудын өрсөлдөөнийг хязгаарлаж, зарим банкудад давуу эрх олгосон байсныг илрүүлж, холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Монголын мэдээ агентлаг энэ 7 хоногт 2015 оны хаврын тариалтын талаар сурвалжлага хүргэж байгаа. Энэ удаад Дорнод аймагаас дамжуулсан мэдээ хүргэе. Дорнод аймаг энэ жил 50 мянган гад тариалт хийхээр болжээ. За Монголын мэдээ агентлагийн Дорнод аймаг дахь сэтгүүлч Отхон Бав Дорнод аймагаас мэдээлж байна. 2014 онд Дорнод аймагт 13 аж ахуйн нэгж 14 үртэрэний бригадад 31.8 мянган га газар тариалт явуулсан байна. Тэгвэл 2015 онд тариас газрынхаа тоог нэмэгдүүлж 17 аж ахуй нэгж 50 мянган га газар тариалт явуулахаар төлөвлөсөн байна. За 2015 оны тариалтын тухайд үрийн нөөц 70%-тай, техникийн бэлэн байдал 100%-тай хангалтад ажиллаж байна. Дорнод аймагт 2014 онд 14 сумын 31 мянган га талбайд тариалт хийсэн бол 2015 онд тариалтын хэмжээгээ нэмэгдүүлж 50 мянган гад хүрэхээр боллоо. Ер нь Дорнод аймаг тариалсан талбай хэмжээгээрээ улсад 4-р байрт ордог байна. 2015 онд нийт тариалах талбай нь 50%. За түүнээс дээш газар нутагт Улаанбуудаа 25-аас ихгүй талбай тосны ургамал, үлдсэн хувьд нь үр тарианы бусад ургамал тариалахаар төлөвлөж байгаа юм байна. За манай аймаг энэ жил нэг 35.4 мянгагийн урийн шитэй. Үүнээсээ бол хаврын тариалтанд өнгөрсөн оны нөөцөөс нь 2200 тонн Улаанбуудаа үр нөөцсөн. Таны 1170 орчим тонн Улаанбуудаа үр дутагдaltaй байгаа. За өнгөрсөн оны урийн шин дээр нэмээд хаврын хагалгаа бол намрын цэвдэг шалгаатай нийлээд бараг 50 орчим мянгаад тариалт хийхээр төлөвлөж байна. Дорнод аймаг зах зээлийн эдийн засгийн тогтолцоон шилжихээс өмнө буюу 1989 онд 90 орчим мянган га тариалангийн эргэлтийн талбайтай бүсийн хэрэгцээт үр тариаг 100% хангадаг туршлагатай байсан байна. За үүнээс хойш газар тариалангийн үйлдвэрлэл уналтанд орж 2007 он гэхэд хэрэгцээт Улаанбуудын дөнгөж 4%, төмс хүнсний ногооны 40 хүрэхгүй хувийг хангах түвшинд хүртэл буурсан байдаг. Харин 2008 оноос эхлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй сэргэж байгааг мэдээлж байна. Хөдөө орон нутгаас бэлтгэсэн мэдээлэл үргэлжилж байна. Сэлэнг аймгийн удирдлагууд Бурайд улсын талд газар нутаг түрээслэж, Бурайдын иргэдэд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх боломж олгохоор болжээ гэсэн ташаа мэдээлэл цацагдж байгаа тул аймгийн удирдлагын зүгээс тайлбар өглөө. 24 цаг цэгийн мэдээ цэгийн болон бусад мэдээллийн хэрэгслээр Сэлэнг аймаг Оросын холбооны улсын Бурайд улсад газар түрээслүүлэх санал тавьжээ гэсэн ташаа мэдээлэл гарч байна гэж Сэлэнг аймгийн удирдлага мэдээллээ. Сэлэнг аймгийн засаг дарга Бүрэнбат Бурайд улсын ерөнхийлөгчийн урилгаар өнгөрөх 11 сард Оросын холбооны улсын Бурайд улсад албан ёсны ажил хийсэн. За энэ үеэр Сэлэнг аймаг газар нутгаас түрээслэх тухай яриа хэлцээ хийгээгүй гэдгийг онцолж байна. Бурайдын талаас бол манад бол Сэлэнгийн тариаланчд бол Бурайд улсад газар түрээслэлт тариа бодоо тарих боломжтой гэсэн саналыг тавьсан маа. Эдгээр бид нэр аягүй таашаалтай хүлээж авч байгаа. Гэтэл сүүлийн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явуулж байгааг би их харамсаж байна. За яагаад гэх юм бол Сэлэнг аймаг бол одоо Монголын газар тариалангийн 50-60% үйлдвэрлэдэг томоохон аймаг. За газрын хувьд бол бас Сэлэнг аймаг нутаг дэвсгэр бага, тариалангийн талбаас нь бага. Монгол улсаас Сэлэнг аймагаас Бурайдад газар түрээслэх асуудал байхгүй гэдгийг би албан ёсоор хэлье. Оросын холбооны улсын Бурайд улсын талаас Бурайд улсын нутаг дэвсгэрдэх тариалангийн талбайг Сэлэнг аймгийн тариаланчдад түрээслэх санал тавьсны дагуу судалгаа хийж байна. За ирэх 5 дугаар сард 2 талын уулзалт болно. Тэр үед тодорхой мэдээлэл өгнө гэж аймгийн удирдлагууд хэлж байна. Иймд Бурайд улсын нутаг дэвсгэр түрээсээр газар тариалан эрхлэх нь тариаланчдад ашигтай гэдгийг мэдээлж байна. Оюутан цэрэг хөтөлбөр энэ жил өмнөх журмаар хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн жилээс явуулж гиснээс хойш цэргийн алба хаах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдсэн гэсэн судалгааг албаныхан гаргаад байна. Бид энэ жил оюутан цэрэг болох хүсэлтэй залуус зориулж хөтөлбөрийн зохицуулагчаас тодруулга авлаа. Энэ жил оюутан цэрэгт хамрагдах хүсэлтэй залуус хэрхэн бүртгүүлэх вэ? Орон нутгийн оюутнуудыг хамруулах боломж байна уу? Яагаад 2 дугаар дамжааны оюутнуудыг бүртгэхгүй байна вэ зэрэг олон асуулт засгийн газрын лавлах 11.1 төвд иржээ. Энэ жилээс орон нутагт суралцж байгаа оюутнууд тухайн аймгийнхаа цэргийн ангид алба хаах боломжийг бий болгохоор судалгаа хийж байгаа тухай хөтөлбөрийн зохицуулагч мэдээлж байна. Цаашдаа бид нэр сургалтыг бол эхний сургалтуудыг бол 4 сарын 3-наас 6 сарын 3 хүртэл яг үндсэн сургуулиуд дээр нь цэргийн ерөнхий бэлтгэл сургалтыг бол зохион байгуулан сайн дурын үндсэн дээр. Гэхдээ энд бол суралцагчтай гэрээ байгуулна. Тэгээд тодорхой журам биелүүлнэ. Кредит цаг 2 кредитийн 96 цагийн сургалтыг бол ингэ зохион байгуулна.
Хоёрдугаар дамжааны оюутнуудын хувьд зуны амралтаараа дадлагд гардаг учраас оюутан зэрэг хөтөлбөрт хамрагдах боломжгүй байна. Тиймээс зөвхөн нэгдүгээр дамжааны оюутнуудыг л уг хөтөлбөрт хамруулна. Хөтөлбөрт хамрагдсан эхний ээлжийн оюутан цэргүүд цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг 96 цаг үзэж онлайн мэдлэг эзэмшээд дараа нь зуны хугацаанд зэвсэг түвшний ангид 9 төрлийн хичээл судалж цэргийн тусгай бэлтгэлийн сургалтанд хамрагдсан. Энэ жил ч мөн яг энэ хөтөлбөрөөр сургалт явагдана. Өмнөх сургалтыг нийслэлийн 42 ихтэй сургуулийн 400 гаруй оюутан цэрэг дүүргэсэн байна. Шүүхээс Саускобисенц 35.2 тэрбум төгрөгийн татварыг Монгол улсад төлөх ёстой гэж шийдлээ. Хамтран гарсан дав залтах гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж байна. Өнөөдрөөс АСЕМ-ийн сурчилгаа бараг эхэлж байгаа гэж ойлгож байгаа. Дугуйт өгжих болон машин ачих нь хууль бус үйлдэл гэж шударгурсалдан хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. 647 сая 710 мянган төгрөгийн үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураа авч нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Дорнод аймагт 2015 онд 50 мянган гад тариалалт хийнэ. Үрийн нөөц 70%-тай, техникийн бэлэн байдал 100%-тай хангалтад ажиллаж байна. Бид хар хайрцгийг олсон. Түүнийг ослыг мөрдөн шалгах ажиллагааны төв рүү илгээгээд байгаа бөгөөд богино хугацаанд тайлж унших болно. Va être transféré au bureau d'enquête après accident dès ce soir et fera l'objet d'une exploitation. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа мэдээлэлээр үргэлжилж байна. Францын нутаг дахь Альпийн нурууны хэсэгт унаж осолдсон А300 онгоцны талаарх мэдээллийг бид өмнөх мэдээллийн хөтөлбөрөөр хүргэсэн байгаа. Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээлэлээр Францын нутаг дахь Альпийн нурууны хэсэгт унаж осолдсон German Wings агаарын тээврийн компани А320 онгоцны хар хайрцагны нэгийг илрүүлсэн боловч ихээхэн гэмтсэн байгаа юм байна. Гэхдээ Францын дотоод хэргийн сайд Парис руу илгээсэн нисгэгчдийн бүхээгдэх яриа бичигдэх зориулалтаа энэ хар хайрцгийг тайлж унших боломж байгаа гэдгийг мэдгдлээ. Бид хар хайрцгийг олсон. Түүнийг ослыг мөрдөн шалгах ажиллагааны төв рүү илгээгээд байгаа бөгөөд богино хугацаанд тайлж унших болно. Онгоц унснаас хойш хэдхэн цагийн дараа илрүүлсэн хар хайрцаг ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд тус болох юм. Үүний зэрэгцээ ослын газарт эрен хайх аврах багийнхан шүүх эмнэлгийн болон цагдаагийн шинжээчид ажиллах боломжоор хангах бүхий л арга хэмжээг аваад байна. Ийхүү Францын дотоод хэргийн сайдын мэдгдснээр хар хайрцгийн мэдээллийг тайлж уншихаар мэрэгжилтнүүд ажиллаж байгаач сүүлийн мэдээгээр ихээхэн гэмтэлтэй болох нь батлагдаад байгаа юм байна. Мөн ослын газарт Францын цагдаа тусгайгийн ажилтнууд очиод байгаа юм а. Онгоц 2000 метрийн өндөрт унснаа нь эрен хайх ажиллагаанд баггүй хүндрэл учруулж байгаа бөгөөд амнасаа алдсан хүмүүсийн цогцсыг ирж хайх ажил үнээс олж нэг өдөрт дуусчихгүйг мэрэгжилтнүүд анхаарууллаа. Онгоц жижиг хэсгүүд болон задарсан байгаа бөгөөд хамгийн том хэмжээтэй нь суудлын автомашиныхтай л дүүхээр байгаа юм байна. Энэ хооронд Германы гадаад хэргийн сайд Штайнмайер, тээврийн сайд Добринт болон Испаний тээврийн сайд Пастор, Францын дотоод хэргийн сайд Казнёв, экологийн сайд Ségolène Royal нар хэргийн газрыг нисдэг тэргээр тойрцоогооч. Сайд нар ослын уршигаар амнасаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнлээ илэрхийлцгээж тэдэнд зориулж ослын газраас холгүй орших суурьнд хүлээн авах төвүүдийг нэн даруй байгуулахаа амлажээ. Францын Сен-Лез-Альп хотод онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагааны төв штаб амиргдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх төр сумыг эмхлэн байгуулад байгаа юм байна. Барселоноос Дюссельдорфын чиглэлд нисэж явсан тус онгоц Германы агаарын тээврийн Lufthansa компани салбарлах German Wings компанийн юм а. Ослын газарт мөн Lufthansa-гийн удирдлагууд очиод иржээ. Бид ослын шалтгаантай холбоотой элдв таамгийг баталж няцаарч чадахгүй. Ослын газар дээр Франц, Германы мэрэгжлийн чадварлаг багийнхан ажиллаж байгааг хараад ирлээ. Бид бас өөрсдийн шинжээч техникийн мэрэгчлэнүүдэд ослын газар руу илгээгээд байна. Мөн Airbus-ын шинжээчид хэргийн газар очсон. Lufthansa-гийн 60 жилийн түүхэнд хамгийн хар өдрийг авчирсан энэ ослын шалтгааныг тодруулж чадна гэдэгт би итгэлтэй байна. А300 онгоц 144 зорчигч багийн 6 гишүүнтэй явсан юм байна. Тус улсын эрх баригчид амнасаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд бүхий л талын дэмжлэг тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байгааг зэрэгцээ Франц руу тэднийг хүргэх нислэгийг бэлтгэж байгаа юм а. German Wings агаарын тээврийн компани гүйцэтгэх захирал Вилкельманы мэдэгдэж байгаагаар онгоцтой орон нутгийн цагаар 10 цаг 53 минутын орчимд холбоо тасарсан байна. Урьдчилсан байдлаар онгоц 38 мянган футын өндрөөс 8 минутын дотор 24 м/секундын хурдтай огцом унсан болохыг тогтоожээ. Энэ 8 минутын хугацаанд холбоо барьж чадаагүй бодоход гинтийн огцом онц байдал үүссэн байх хэмээн мэрэгжилтнүүд таамаглаж байгаа юм а.
Альпийн нуруунд тасалдсан А300 онгоцонд олон орны иргэд зорчиж явжээ. Онгоцны сүрлэр 150 хүн амрагдсны 67 нь Герман, 45 нь Испани, Австралийн 2-оос гадна Бельги, Марокко, Америкийн нэгдсэн улс, Турк, Аргентин, Мексик, Колумби иргэн байсныг тодруулаад байна. Мөн энэ онгоцонд солилцооны аяллаас буцаж явсан дунд сургуулийн 16 сурагч багш нарын хамтаар зорчиж явжээ. Өмнө нь өнгөрсөн оны 12 дугаар сард Испани дунд сургуулийн 12 сурагч Германд солилцоогоор ирээд буцсан юм байна. Оцолцсон онгоцонд дүүрийн алдартай дуучид явсан мэдээлэл байна. Зөвлөлтөөс гаралтай дүүрийн дуучин Олег Брижак, дуучин эмэгтэй Мари Раднер нар Францад оцолцсон онгоцонд явж байжээ. Брижак Барселоны дүүрийн театрт тоглолт хийгээд иргэн ирж байжээ. Вагнерийн дурт Брижакийн хамт дуусан Мари Раднерийн амь өргөцснийг Лисео театраас мөн мэдээлсэн байна. Раднерийн хамт түүний нөхөр хүүхэд хамт явжээ. Барселоны театрт төрийн далбаагаа буулган эмгэнэл илэрхийлж байна. Онгоц сүрсэн мэдээний дараа биржүүд дээрх Airbus компани хувьцааны үн эрс унсан тухай мэдээлэл бас байна. Нигерт олон зуун хүүхэд алгуулсан тухай дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд мэдээллээ. Нигерийн зүүн хойд хэсгийн Дамаскотоос эдгээр хүүхдүүд алгуулсан юм байна. Нутгийн оршин суугчид энэ хэргийг Боко Харам бүлэглийнхэн холбоотой хэмээн мэдээлж байгаа юм а. Нигер дэх лалын хит аврагч Боко Харам бүлэглийнхэн 400 гаруй хүүхэд эмэгтэйчүүдийг зүүн хойд нутгийн Дамаскотоос хулгайлсан байна. Өнгөрсөн оны 11-р сараас хойш лалын хит аврагчдын хяналтанд байсан Дамаскотыг энэ сарын ихээр Чад болон Нигер улсын цэргүүд хамтран чөлөөлөд байгаа юм а. Дамаскийн их сурвалжуудын мэдээлж байгаагаар цэргийнхэн мөн лалын хит аврагчдын гарт амнасаа алдсан 70 гаруй хүний цогцсыг илрүүлжээ. Хит аврагчдаас зүгтэж чадсан орон нутгийн иргэд олон зуун хүнийг Боко Харам бүлэглийнхэн барьцаалж авч явсан гэсэн мэдээллийг NHK BBC дамжуулж байна. Эрх бям гарагт Нигерт ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа бөгөөд лалын хит аврагчид санал хураалтыг явуулахгүй тулд өөр томоохон алдлагууд үйлдэж болзошгүй гэсэн болгоомжлолч мөн байгаа юм а. Америк нэгдсэн улс Куба улсууд харилцаагаа сэргээж хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр зарласан нь бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болон бусад улс орнуудад ч мөн эрх чөлөөний арал улсын улстай харилцаагаа шинжлэх үе таалгыг нийгээд байна. Кубын Хаванд хотод хоёр талын харилцаа хамтын ажиллагааг хундаг хилцгээр Европын холбоо болон Оросын холбооны улсын өндөр дээд төлөөлөгчид айлчилж байна. Европын холбооны бодлого аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини, Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын Хаванд дахь айлчлал ийхүү давхцаад байгаа юм а. Могеринийн Кубад хийж байгаа айлчлалын тус улстай улс төрийн зөвшөлтсөлд хүрч хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. Европын холбоо Куб, Америк нэгдсэн улсын дипломат харилцаанд дах мөс хайлж байгааг ашиглан худалдааны харилцаагаа шин шатанд гаргахыг зорж байгааг тэрээр онцлон мэдэгджээ. Европын холбоо Куб улстай хамтын ажиллагаа, улс төрийн яриа хэлэлцээ, хүний эрхийг хангах гэд 3 чиглэлээр яриа хэлэлцээ хийж эхлэх байгаа юм а. Үүний дотор худалдаагаа өргөжүүлэх яриа хэлэлцээ онцгой байрыг эзлэж байна. Европын холбоо нь Венесуелийн дараагаар бичигдэх хэмжээнд худалдаа эдийн засгийн өндөр харилцаатай. 2013 оны дүнгээр хоёр талын худалдааны эргэлт 3.6 тэрбум Америк долларт хүрснийг өнөөдөр нэмэгдүүлэхээр зорж Европын холбоо анхны дээд төлөөлөгчөө ийхүү Хаван руу илгээгээд байгаа юм а. Харин Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров эх 5 дугаар сарын 8-ны өдөр хоёр улсын хооронд дипломат харилцаа сэргэснээ 55 жилийн тохиох гэж байгаатай холбоотойгоор Куб улсад айлчилж байгаа юм байна. Хаван хотноо хийж байгаа уулзалтаар хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, худалдааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм а. Мөн эх сарын 22-нд Орос улбаны улсын Казан хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссийн ээлжид бус хуралдаанд бэлтгэх ажлын талаар санал солилцож байгаа юм а. Шинжээчдийн тооцоолж байгаагаар хэрвээ Оросын албаны улс Куб улсууд энэ гэрээ хэлцээг амжилтанд хүргэж чадвал худалдааны эргэлт нь эрс нэмэгдэхээр байгаа юм байна. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ 186 сая Америк доллартай тэнцэж байжээ. Канада улс Исламын улс бүлэглийнхний эсрэг тэмцэлд нэгдэж агаарын цэргийн ажиллагаанд оролцох хугацаагаа дахин 1 жилээр сунгахаар болоод байна. Энэ тухайг Канадын ерөнхий сайд Стивен Харпер парламентын хуралдаан дээр зарласан юм а. Мөн Канадын нисэх хүчнийхэн Ирак төдийгүй Сирь дэх Исламын улс бүлэглийнхэнд агаарын цохилт өгөхөө зарлаад байна. Америк нэгдсэн улс тэргүүтэй холбоотны хүчний бүрэлдэхүүнд багтаж лалын хит аврагчдын эсрэг агаарын цохилт өгөх ажиллагаанд оролцох Канадын нисэх хүчнийхний хугацаа эх сар дуусах ёстой байсныг инхүү сунгаад байгаа юм а.
Өнгөрсөн 7 өдрийн лав гарагт лалын хэт аврагчид халдлага үйлдсэн Тунисийн нийслэл хот дахь үндэсний Барда музей өчигдөр нээлттэй хийлээ. 21 хүн түүний дотор 19 гадаадын жуулчин амнасаа алдсан халдлагаас болж тус музейн үйл ажиллагааг зогсоож хаагаад байсан юм а. Харин амнасаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Тунисийн симфони оркестр оролцсон ёслолын ажиллагааг зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд Тунисийн улс төрчид урлаг соёлын одод оролцсон байна. Тус музейн тайлбарлагч Бен Мусагийн Associated Press мэдээснээр музей эрх нямгаар хүртэл олон нийтэд хаалттай хിവэрэ байх юм байна. Зохион байгуулалтын хувьд асуудал гарсан учраас хойшлуулгаар шийдвэрлэжээ. Энэ хооронд үндэсний Барда музейд гарсан халдлагыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн цагдаагийн байгууллагын дээд тушаалын 5 ажилтныг албан тушаалаас нь огцруулж музейн хамгаалтыг хариуцж байсан цагдаагийн офицерыг хорж саатуулжээ. Музейн удирдлагууд харин халдлагаас болж түүх дурсгалын эд зүйлс гэмтэж сүдэгүүг мэдээлсэн байна. Шүүхээс Саускобисенц 35.2 тэрбум төгрөгийн татварыг Монгол улсад төлөх ёстой гэж шийдлээ. Хамтран гарсан дав залт гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж байна. Өнөөдрөөс АСЕМ-ийн сурчилгаа бараг эхэлж байгаа гэж ойлгож байгаа. Дугуйт өгжих болон машин аж ахуйн хууль бус үйлдэл гэж шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. 647 сая 710 мянган төгрөгийн үйлчлэгээний хураамжийг хууль бусаар хураа авч нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Дорнод аймагт 2015 онд 50 мянган гад тариалалт хийнэ. Үрийн нөөц 70%-тай, техникийн бэлэн байдал 100%-тай хангалтад ажиллаж байна. Бид хар хайрцгийг олсон. Түүнийг ослыг мөрдөн шалгах ажиллагааны төв рүү илгээгээд байгаа бөгөөд богино хугацаанд тайлж унших болно. Одоо ус зөвөр орчны хүрээлэнгээс ирүүлсэн орой өдрүүдийн цагаагаар мэдээг хүлээн авна. Цагаар төлбөрийн лавгаргийн дугаарыг нэвтрүүлэгч Од Заяг хөтлөн хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.